манай резидентүүд элсэгтээ юу хэрхэн анхаарах талаар та бүхэнд товчхон мэдээллийг өгье. За тестийг хариулах заавар бол 5 хэлбэртэй. За нэгдүгürt нь А хэлбэрийн тест байна. За энэ А хэлбэрийн тест бол зөвхөн нэг хариултыг л сонгодог. За эдгээрээс бол хамгийн зөв гэсэн нэг хариултыг сонгоно гэсэн. Одоо тохиолдол дээр ярьж өгье. За жишээлбэл 1 нас 10 сартай 5 хоног суулгаж байгаа үзэхэд уйлгансан тайван бус ус өгч үзэхэд ховдгол нь нэхэж уусна нүд нь хонхоосон арьсны хүнээс удаан арилсан хүүхдийг үнэл ангил эмчил гэсэн ийм тохиолдол байна. За эндээс бүгдөө нэг зөв хариултыг сонгох ёстой. Тэгэхээр энэ асуулт нь бол хүүхдийн өвчнийг хэрхэн ангилж эмчлэх вэ гэсэн ийм асуулт байна. За энд бол бид нар ингээд өгөгдлүүдэд харна 5 хоногдоо суулгаж байгаа үргэлж уйлгансан тайван бус байгаа. За ус юм уу цай болгоход ингээ ховдглон ууж байгаа нүд нь хонхоос арьсны үнээс гээд энэ бүгдийг ингээ харах юм бол энэ хүүхдүүд шингэн алдалтай суулгад үе Б төлөвлөгөөр эмчлэгдэх хүүхд байна гэж зөвхөн энэ С хариултыг сонгох нэ. За К хэлбэрийн тест буюу олон зөв хариултыг сонгох тест гэсэн үг. За энэ дээр бол кодлно гэсэн үг. 1 2 3 зөв бол А, 1 2 3 4 зөв бол Б, 2 4 зөв бол С, зөвхөн 4 хариулт зөв болвол Д, бүх хариулт зөв бол Е гэсэн ингэж кодолж хариулна гэсэн үг. За жишээлбэл саяын кейсэн дээр үргэлжлүүлье. Суулгасан хүүхдээс хөцмийн дагуу аюултай ерхий шинжүүдийг ямар асуултаар асуух вэ гэсэн энэ асуулт. Тэгэхээр хүүхэд уух буюу хөх чадвартай байна уу? Хүүхэд уусан бүхнөө бөөлнө үү? Татсан мөн гэж ингэж 3 асуулт асуудаг. За тэгэхээр энэ 3 асуулт гуруула 1 2 3 дээр байгаа учраас хариулт А гэж хариулах уу? Олон зөв хариултыг сонгохын тестийн хэлбэр байх нэ. За энэ хүүхдэд хизээ яаралтай эрхийг зөвлөнө үү гэд бас байна тийм ээ. Тэгэхээр энэ баас цустай болвол муу болох гээд ингээд 2 буюу 4 хариулт зөв байгаа учраас энэ мөн олон хариултайгээд зөв хариулт нь 2 4 буюу С хариулт гэсэн ингэж хариулах нэ. За Е хэлбэрийн тест буюу шалтгаан хамаарлын тест гэдэг. Манай резидентүүдийн хамгийн их алддаг тест бол энэ байдаг. За шалтгаан хамаарлыг бол бид нар хамгийн зөв сонголтыг авна. За A B C D E гэсэн хариулттай энэ өгүүлбэр нь зөв буруу юу, холбоо хамаарлан зөв буруу юу гэдгийг хаазчин гэсэн. Өөрөөр хэлбэл бүгдээрээ зөв. Нэг дахь өгүүлбэр нь зөв, хоёр дахь өгүүлбэр нь зөв, холбоо хамаарлан зөв байх юм бол A хариулт. За зөв буруу байх юм бол өөрөөр хэлбэл холбоо хамаарлан буруу байх юм бол Б. За зөв буруу буюу хамгийн сүүлчийн холбоо хамаарлан буруу байх юм бол С. За тэгээд Д хариулт буюу за холбоо хамаарал буюу баталгаа нь буруу байх юм бол Д хариулт. За дараа нь дахиад баталгаа нь буруу байх юм бол бүх хариултууд нь хоорондоо уялдаагүй, холбоогүй, батлагдахгүй бол энийг Е хариулт гэж сонгох нэ. За тэгэхээр энэ шалтгаан хамаарал дээр хамгийн чухал юм нь юу байдг вэ гэхээр дунд нь холбож байгаа холбоос нь өөрөөр хэлбэл туул, ухраас үүн зөвхөн гэсэн ийм хариултууд байдаг. Холбоос өөрөөр хэлбэл баталгаа нь гэсэн. Тэгэхээр энэ баталгаагаа би хүүхдүүдийг сайн хараасаа гэж боддیں۔ За энэ жишээлбэл ингэж байна. Халууралтанд бие махбодын хамгаалах урвал тул гэж. За нэгдүгээр үйлбэр нь жишээлбэл халууралтанд бие махбодын хамгаалах урвал гэдэг нь зөв. За тэгвэл энэ цусны сахар багасалтанд хүргэдэг гэдэг энэ үйлбэр байна. Хоёрдугаар үйлбэр зөв. Энэ хоёрыг хоёрдугаар үйлбэр нь бол нэгдүгээр үйлбэрээ тодруулж тайлбарладаг учраас энэ ямар ч холбоогүй. Өөрөөр хэлбэл бид нар цусны сахар багасалтаас харин сэргийлдэг байх ёстой. Тийм ээ өндөр алгарч байгаа. Тийм учраас энэ холбоо хамаарлал нь буруу байгаа учраас зөв буруу буюу Б хариулт гэсэн ийм хариултаар энэ шалтгаан хамаарлын тестийг тагладаг байх нэ. За Б хэлбэрээ буюу асуулт хариултын хослол буюу уялдуулан сонгох тест. За энэ дээр нэг хэдийн юм анхааруулах хэрэгтэй. За энд яадаг вэхээр бүлэг асуултын асуулт бүрдэн тохирох хариуг бүлэг хариултаасаа сонгоно. Дараа нь хоёрдугаарт нь нэг хариулт зарим тохиолдолд хэдэн асуултын хариу болж бас давтагдан хэрэглэгдсэн байдаг. Ерөөсөө ч хариултанд хамааралгүй бас ийм асуултууд байдаг. Ингээд энэ нэмийг аюу сайн уялдуулж бодох хэрэгтэй. За тэгээд энд хамгийн анхаарах юм нэг юу гэдэг вэ гэхээр доор нь байгаа тэр зөв хариултыг аль нь вэ гэдгийг сонгодог. Тэгэхгүй бол шалгалтын тестийн бид нарын ярьдгаар улаан тестэн дээр хүүхдүүд ингээд 1-ийн A, 2-ийн B ч гэдэг юм ингээд хооронд нь холбогдсон байдаг. Гэтэл яг тестийнхаа доор нь уялдуулсан зөв буюу буруу хамаарлыг ингээд доор нь бичсэн байхад энийг анзаардгүй. Тэгээ улаан цаасан дээр ингээд тэмдэглэждэг ийм тохиолдол байдаг. Тэгэхээр энэ дээр бас их анхаарах хэрэгтэй гэж би бүр тодруулж хэлж байна. За ингээд харахаар тэр эхний тэр 5 хариулт нь доотлын үсгийн хариултаагаа яаж уялдаж гэнэ үү гэдгийг харна гэсэн. Тэгэхээр 4 сар хүртэх хүүхэд хэрвээ суулгасан байх юм бол 200-аас 400 мл шингэн уух хэрэгтэй гэдэг нэгэн С. За 4-өөс 12 сартай хүүхдийг хэрвээ шингэн алдалтай байх юм бол усыг яаж уулах вэ? Ингээ харах юм бол 4-ийн 2-ийн A ингээд уялдуулж холбогддог. Доотлын үсгэн хариултуудаас яг аль нь зөв бэ гэсэн хариултыг л ингэж сонгож тагладаг. Тэгэхгүй бол дээр нь уялдуулаад тавьчихсан ингээд ээж. Тэгээ энэ бол буруу шүү гэдгийг би тодруулан хэлмээр байна. Энэ резидентэд бол яг энэ ерөнхий мэргэжлийн салбар зөвлөлөөс ордог учраас ерөнхий мэргэжлэр шалгалт явагддаг учраас бүхэл мэргэжлийн салбарууд оролцсноо л гэсэн үг. За та бүхэнд баярлалаа. Шалгалтанд нь амжилт хүсье.